Арсны 70% коллаген бүрдүүлдэг. Тэгэхээр коллаген дутагдаад эхлэх юм бол арс маань цаашаа хонгоож ороод өвчлөөтэй уян хатан чанараа алтна гэсэн үг шүү дээ, тий. Тэгээ коллагенийг бол бидний бие өөрөө автоматар ингээд байнга үйлдвэрлэж идэм байх. Тэгээд тэр коллаген нь хөгшөрхөөрөө амин хүчлүүд болоод задарчдаг. Тэгээд тэр задарсан амин хүчлүүдийг нь бие маань дахиж ашиглаад дахиад тэрнээсээ коллаген үүсгдэг юм эрүүл процесс эргэлддэг юм байна. Гаднаас нэмэлтээр коллаген уусан ч гэсэн мөн адилхан тэр коллаген бидний биеийн дотор амин хүчлүүд болоод задардаг. Амин хүчлүүд болж задарсныхан дараа бие тэрнээс дахиад коллаген үүсгдэг ийм процессыг эргэлддэг юм байна. Тэгэд ингэж дахиад коллаген үүсэх энэ явцад нь болохоор төмөр зайлшгүй хэрэгтэй гэдэг юм байна. Хэрвээ таны бие төмрийн дутагдaltaй хам бол дахиад ингэж эрүүлэр коллагенаа өөрөө үүсгэх процесс нь алдагдчих юм байна. Тэгвэл байгалийн хамгийн их төмөр агуулдаг одоо их үүсвэр бол амьтны илэг байд юм байна. Илэг сайн идэх юм бол төмрөө нөхөөд тэгээ төмөр нөхөгдснөөрөө бие маань өөрөө коллагенаа дахиад үйлдвэрлэх чадвар нь нэмэгдэх юм байна. Ялангуяа эмэгтэй хүн бол сар болгон сарын тэмдэг ирдэг учраас сар болгон төмрөө угаасаа алдчихдаг болохоор төмрийн дутагдал орсон байх магадлал өндөр. Харин эрэгтэй хүн бол энэ дутагддаг бүх зүйл маань бас ихтэж болдог учраас эрэгтэй хүн бол эртсэн шинжилгээгээр төмөр дутуу байна уу гэдгээ шалгаж үзэх хэрэгтэй.